Замцамо комплайнс рол зочлолтоос эрхлэмжлэлж би ижүүгийн бодлого болон бодолтод. За ижүүгийн 2020 оны 2 дугаар шалгалт нь Метгийн бasic буюу курс 1-ийн бодлого 1-ийн 2 гэсэн бодлого наа. За 10 давхар гэх юм уу 10 гишүүртэй шат байна хийтэй. Тэнгүүд болохоор нэг шатаар ахиж болно. Ялцвал хоёр шатаар ахиж болно. Гэхдээ энэ хоёр үйлдэлийнхээ аль алиас нь заавал ядаж нэг удаа хэрэглэнэ гэж бодоорой. Тэгээд 10 давхар 10 гишүүртэй шатаар те гарах дараагийн хоёр нөхцөл байдлыг бодож үзье. Эхнийх нь болохоор за 2 удаагаар 2 гишгүүрээр ахих үйлдэлээ болохоор үргэлжлүүлээд тий шууд 2-оор ахичаа дараагийнх дээр нь бас 2-оор ахиад гიშгэж болно. Ингэж болдог гэсэн тийм тохиолдолд яах вэ? За жишээлбэл яах юм? 2 гишгүүрээр 3 удаа ахина гэе. Тэгэхээр чи нийтдээ 6 гишгүүр явчихна гэсэн үг шүү дээ тийм үү? Тэгээ 10 гишгүүр болгохын тулд бид үл яах юм? 1 удаагаар ахдаг үйлдэлээ 4 удаа хийх хэрэгтэй юу? Тэгэхээр энэ P-дэр 4 удаа юм байна тий. 4 удаа ахиад тэгээ тэнцүү 10 гэж гарнаа. За энэ тохиолдолд болохоор нийт хэдийн янзаар авирах боломж байна гэсэн юм байна тийм үү. Тэгэхээр би энэ дээр болохоор зөвхөн хэсэгчлэлээ хэрэглэмээр байна тийм. Нөгөө C-ийн N-с M гэх юм бол N-ийн бактериал баахан M-ийн бактериал нь тэгмүүдээ N-с гэн M-ийн бактериалтай. Энэ дээр болохоор ингэх гээд байхгүй эхлээд 2-оор эхлэе дараа нь 1-ээр эхлэе дараа нь 2-оор эхлэе дараа нь 1-ээр эхлэе гэд тэнцүү 10 гарна тийм үү. Гэхдээ би энэ дээр 2-оор ахих энэ дээр 2-оор ахих хоёр адилхан л гэж тийм. Эсвэл энэ дээр 2-оор ахиад энэ дээр 2-оор ахих гэх юм бол ямар нэгэн дараалал байхгүй шүү дээ юм чинь. Яг л ингээд нэмэх нэг гэдэг 10 гарна гэдэг бол энэ дээр 2-ыг хийх, энэ дээр 2-ыг хийх. Тэ нөгөөт нь энэ хоёрын баригслалаа гэдээ ялгаа байхгүй юм чинь гэхээр хэсэгчлэлээ хэрэглэх гэдэг байгаа. Тэгэнгүүт за манай тохиолдолд болохоор 2-оор хэдэн удаа хийх гэсэн юм? 3 удаа хийх гэсэн тийм үү? Нэг би уртлын 2-ын та 2-ын за тавьчих шаард болчихно. Тэ 2-оор 3 удаа ихнаа. За тэнгуүтэй 1-ээр тэгвэл 4 удаа ихчиж тэгжиж нийтдээ 10 гишүүр болно тийм үү? Тэгэхээр надад болохоор 3 удаа 4 удаа гээд нийтдээ болохоор 7 шиг байрлал байна байхгүй юу? Ингээд 1 2 3 4 5 6 7 шиг үйлдэл байна гэсэн үг шүү дээ. За 7 үйлдэлийн маань болохоор 3 нь 2-оор их арга 4 нь 1-ээр их арга. Бид тэ энийг бас салахгүйгээр шууд C7-оос 3 гэж бичиж болно. Тэ 7 байрал 7 ширхэг дарааллынхаа тийм үү. За энийг нь 2 болгоё, энийг нь 2 болгоё, энийг нь 2 болгоё гэж 3-ын сонгоод 2 болгоцсон бод үлдсэн дөрөв шууд 1-ээр явуулчих шүү дээ. Тэгээ C7-оос 3 гэх юм бол энэ дээр 7-гийн бактериал баахан 3-ийн бактериал дараа нь 7-оос 3 гэсээ 4-ийн бактериал тийм үү. Энэ бол ерөөсөө 7 6 5 4 гэх мэт шиг нэг хүртэл хөрж шүү дээ. Доор нь 3 2 1 нь байна. Тэгэхээр 4 3 2 1 нь байна. Тэр 4 3 2 1-ийг 4 3 2 1-тэй дараа хийчихье. Дээдл дээрээ 7 6 5 үлдлээ, доотлол дээрээ 3 2 1 үлдлээ. Энэ чинь 6 юм чинь 6-ын дараа хийчих. Тэгэх юм бол 35 янзын боломж байгаа. Тэгэхээр энэ дээр тийм үү. Энд түрүүний 35 янзаар гэж авирах боломж байна гэж. За дараа нь болохоор 2 гишүүрээр агсан үйлдэлийг ингээд дараалж болж байгаа тохиолдолд манд бол нийтдээ хэд байгаа юм бэ? Би болохоор сая гаргасан маань болохоор 2-оор ахих үйлдэлийг 3 удаа хий. Тэгэх юм бол 35 байгаа юм гэсэн тийм үү? 3-аар хийхгүйгээр ер нь нийтдээ хэд байгаа юм бэ гэхээр нэг хариулъя. За 2-оор болохоор 1 удаа хийнэ. Ядаж 1 удаа ер нь аль аль үйлдэлээсээ хийх хэрэгтэй гэсэн шүү дээ. Тэгэх юм бол 1-ээр ахих үйлдэлийг би 8 удаа хийж 10 гишүүр гаргана тийм үү? Дараа нь одоо энэ дээр 1 байна 8 байна гэхээр нийтдээ 9 байрал. Одоо 9 үйлдэл байгаа юм байна. 9 үйлдэлийнхаа нэг нь л би яхаа 2-оор гэж сонгочиход болчих шүү дээ тийм үү? Тэр энэ 9-ийн бактериал баахан 1-ийн бактериал 8-ийн бактериал гээд зөвхөн 9-ийн дэ гараад ирчихнэ. За 2-оор ахих үйлдэлийг 2 удаа хий. Тэгэх юм бол 1-ээр ахих үйлдэлийг би 6 удаа хийж 10 гарч ирэх үү? 2-2-ийн 4 тийм байна те 6 удаа хийж тийж авах гэж байна. Дахиад 2 дээрээ 6-гаа нэмээд C нийтдээ ер нь 8 удаа үйлдэл юм байна тийм үү? 1 2 3 4 5 6 7 8. Одоо би эндээс 2-ыг нь 2 болгоно те. Энийг нь 2-оор ихэх болгоё, энийг нь 2-оор ихэх болгоё. Үлдсэн 8 6 маань болохоор тэгвэл шууд 1-ээр их үйлдэллээ шүү тийм үү? Тэгэхээр C 8-аас 2 гэхээр 8-ийн бактериал баахан 2-ийн бактериал 6-ийн бактериал тэнцүү 8 7 үлдсэн 6-гийн нөгөө дараа хийчих те. Тэгэхээр дараа 2-тэй боллоо 35. 4 7 28 те. Тэгвэл энэ дээр 28 үйлдэл байгаа юм байна. Дахиад 2-ыг үржин 3 нэмэх нь 3 удаа хийх юм болохоор 1-ээр хийх үйлдэлээ 4 удаа хийж тэгжиж 10 болно. Тэгээд энэ дээр болохоор C7-оос 3 гэд бид нэрсээ 35 гэсэн хариу гаргацсан байгаа шүү дээ энэ тохиолдлыг. За 2-оор их үйлдэлээ 4 удаа хийх юм бол 1-ээр их үйлдэлийг 2 удаа хийж тэгжиж 10 гишүүр явна. Одоо дахиад энэ 4 дээр 2-ыг нэмээд C 6-аас. Тэгэхээр 4-ийн энэ 4-ийн сонгоод 2-оор их болгочих гэд үлдсэн 2 нь болохоор шууд 1-ээр их үйлдэлчин 6-гийн бактериал баахан 4-ийн бактериал 2-ийн бактериал гэхээр 6 5 баахан 2 тэнцүү 15. За одоо 2-оор их үйлдэлийг
5 удаа хий. Тэгэх юм бол нэгээр их хөл чинь тэг болчихно шүү дээ. Тэгчээд 10 гэхээр чинь би болохоор анх өгүүлбэр дээр юу гэж өгсөн байгаа шүү дээ. 2 их хөл болон нэгээр их хөллөгээ аль алиг нь заавал нэг хийх ёстой. Тэ? Заавал ядаж нэг хийх ёстой гэсэн юм чинь. Энд дэр болохоор нэгээр их хөллөгээ тэг удаа хийя гэж яриа болохоо чинь. Тэгэхээр энэ тохиолдлыг бол хайчаа юм. Тийм юм байхгүй гэдэг. За тэгвэл яг л эдрийг бүгд ингэ нэмээд юм уу 9 байна, 28 байна, 35 байна, 15 байна. Ингээд нэмэхээр 15 35 50 боллоо, 78 боллоо. Тэгэхээр нэмэхээр 87 юм уу? Нийт 87 боллоо. Нийт 87 янзаар авирах боломж байгаа юм байна гэд. Энд нь 87 гэж тавьчих. За хоёрдугаар үйлдэл маань болохоор хоёрдугаар асуулт маань болохоор ахын 2 гишгүүрээр авирдаг үйлдэлээ дарааллуулж хийж болохгүй гэж гинэ. Бид тэр болохоор сая ихтрийн 2 2 2 2 нэмэх нэг гэдэг 10 гаргачихж байгаа шүү дээ. Тийм үү? 4 удаа хийгээд тэгсэн чинь болохоор ингэж 2-оор 2-оор шууд ингэж үргэлжлэж нэмэхгүй. 2-оор гიშгсэн юм бол дараа нь ядаж нэгийг гიშиж тэгжиж 2-оор гიშгээд те үргэлжлүүлж гიშиж болохгүй бай. Тийм үед яах вэ? За эхлээд 2-оор гიშдгүүлээ 2 удаа хийнэ гэж бодож байна. Тэгвэл дахиад 2-ыг үржин 2 маань байгаа те. Нэмдэг нэгийг үржин хэд байх вэ? 2-2-ийн 4 юм чинь дахиад 6 байж 10 гарна те. За энэ тэгвэл 6 удаа авах юм байна. За энэ үед болохоор тэгвэл хэдийн янзын авирах арга байх вэ гэхээр 2-оор авирлаа, 2-оор авирлаа, нэмдэг нэгийг үрждэг 6 байж ш тийм үү? Тэнцүү 10 гэдэг. Энэ үед бид нар дахиад бодсон шүү дээ. 2 болон 6 байна. Нийтдээ 8 үйлдэл хийх юм байна. Тэгвэл C8-аас 2-ыг нэгээд тийм үү? Тэгэхээр 8-ийн багтраал хуваах нь 2-ийн багтраал 6-гийн багтраал болоод энэ дээр болохоор 35 боломж байгаа гэдээ болон гаргацсан байсан тийм. 35 биш нөгөө 28 чинь шүү дээ. Чин дахиад юу вэ? 8 7 үржтэн 6-аас 1 хүртэл хөржүүр энэ дээр доор нь 2 гişнэ 6-аас 1 хүртэл хөржүүр дараад энэ хоёрыг 8-д дарчмал 4 7 28 байлт. 28 янз байгаа гэдэг ба тийм үү? Бидний нөгөө нийлбэрийн маань энэ энэний 28 гэдэг чинь л явж байгаа шүү дээ. Гэхдээ энэ тохиолдолд болохоор нөгөө дараалж гიშиж болохгүй гэсэн байгаа. Бид нар одоо энэ дээр 2 2 нэмдэг нь нэгээс болохоор 6 ширхэгтэй 3 4 5 6 тэнцүү 10 гэсэн. Тэгсэн чинь ингэж дараалж гიშгсэн тохиолдлуудаа устгаа гэхээр би яах вэ? Ерөөс тэгвэл ингэж л да 4-өр гიშгсэн гэж те. 4-өр гიშгсэн үйлдэлээсээ би нэгийг хийгээд нэгээр гიშгсэн үйлдэлээсээ би 6-г хийгээд тэгжиж 10 гаргацсан байгаа. Тэгэхээр нийт болохоор тэгвэл 7 байрлалаас нэгийг гэсэн үг тийм үү? C7-оос 1 гэдэг. Тэнцүү 7-гийн багтраал хуваах нь 1-ийн багтраал 6-гийн багтраал гэхээр 7 гараад байтлаа. Ерөөсөө юм 2-оор дахиад өргөжүүлж гიშгсэн тохиолдолд 7 удаа байгаа юм тийм үү? 2-оор гიშгсэн гэдэг би болохоор энийг шууд 4-оор гიშгсэн гэх гэдэг шүү дээ. Ингэж яхаа 2-оор гიშгэх үйлдэлээ цуугч хийсэн тохиолдолд маань энэ дотор 28 дотор 7 шиг байгаа юм байна. Тэгвэл энэ 7-гоо буцаад хасаа хийчих юм бол 21 ширхэг. Эдгээр маань болохоор ямар нэгэн 2-оор яхаа цуулж гიშгээгүй тийм тохиолдлуудын тоо гараад байна тийм. Тэгэхээр энэ дээр болохоор бол энэ дээр 6 байгаад энэ дээр бол 21 байгаа юм байна гэж. За дараа нь 2-оор гიშгэх үйлдэлийг цуулж хийхгүй хийж болохгүй гэсэн үед ер нь нийтдээ хэдийн янзаар авирах арга байгаа юм бэ? Тэгэхээр дахиад энийгээ л болох гадна тийм үү? За 2-оор болохоор 1 удаа гიშгсэн бай. Тэ? Тэгэх юм бол нэгээр болохоор 8 удаа гიშгсэн нийтдээ 10 болно. 1 дээрээ 8-ыг нэмээд 9 байгаа. 9 боломжоос би нэгийг нь сонгоод 2 болгочихно гэж. Энэ дээр болохоор 9-ийн багтраал хуваах нь 1-ийн багтраал 8-ийн багтраал гээл дахиад 9 гарч ирсэн тийм үү. За энэ тохиолдолд би болохоор саяхан шиг дахиж юм хасах шаардлага байхгүй. Угаасаа 2-оор 1 л удаа гიშгсэн байгаа шүү дээ. Ямар нэгэн цуулж гიშгсэн юм байхгүй шүү дээ. За одоо 2-оор 2 хийсэн үедээ. Энд нэгийг үрждэг нь 6 тэнцүү 10 гэдэг. Энэ болохоор C8-аас 2-ыг нь сонгоно гэд 28 байсан. Тэгсэн чинь би болохоор 4 ерөөсөө нөгөө 7-оос 1 гэж 4-өр гიშгсэн байгаа юм биш үү гэж жагаад 7 гаргаад энийг хассан тийм 28-аас 7 хасаад 21 юм байна гаргацсан байгаа. За 3-т нь болохоор тэгвэл яах юм? 2-оор 3 удаа гიშгэн, нэгээр тэгвэл 4 удаа гიშгэн тэгжиж 10 гарнаа. Тэ? Энийг одоо тооцох хэрэгтэй. Тэрний дараа болохоор 2-оор 4 удаа гიშгий, нэмгэн нэгээр 2 удаа гიშгий. Тэнцүү 10. 2-оор 5 удаа гიშгчээр болохоор нөгөө нэгээр тэг удаа гიშгэх болчиход энэ ерөөсөй байхгүй шигцэн тийм үү? За 2-оор 4 удаа нэгээр 2 удаа гэхэрч яах юм? 2 2 2 2 4 удаа байхад чинь би завсар нь нэгийг хийлээ ийш нь орох нэг байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ боломж бас тэр чигээр хасдаг гэдэг байгаа байхгүй юу? Нөгөө 2-оор яаж игээд хаана ихтэй цуулж гიშгэх болчих гээд байна шүү дээ. 1 2 1 2 гэдэг хийхээр цуулж гიშгэх болчиход. Тэгэхээр энэ боломж тэр чигээр байхгүй. Ерөөсөө одоо энэ боломжийг болно бодож олоод нөгөө 2 дээрээ нэмчихэд гараад байна тийм. За энэ дэр болохоор 2-оор харин 3 удаа байгаа болохоор өмнөд дээр болохоор би 2-оор 2 л удаа байгаа юм чинь тэр хоёрыг нийлээд 1 4-тэй гişэлт болгоё гэж амархан хэлсэн шүү дээ. Энэ дэр болохоор тэгж амархан хийж чадахгүй юм чи ер нь бичээд үзэж идэх үү. 2-оор 3 удаа тэгснэ нэгээр 4 удаа тэнцүү 10 гэдэг.
Тэгэхээр 2-оор 2 байна, 2 байна, 2 байна. Тэгмээд энэ хоёрын чинь завсар би 1 1 хийж өгөх хэрэгтэй тийм үү? Тэгжиж нэг цууж гişээгүй болно. За одоо тэгээд 4 удаа 1 бичнэ гэхээр чинь дахиад надад 2 1 байгаа юм шүү дээ. Тэгэхээр би яаж болох вэ гэж юу? Ингэж тийм үү? 1 1 1 1 1 2 1 2 1 2 2 1 2 1 2 гэж хагаад нэгүүдээ тэ энд нь тавьчих. Эсвэл энд нь тавьчих. Эсвэл энд нь тавьчих. Эсвэл энд нь тавьчих. Гэт тэ хоёр шиг нэг оруулах хэрэгтэй шүү дээ юм уу? Тэгсэн чинь болохоор энэ хоёрын тооны, энэ хоёрын тооны, энэ хоёрын тооны гэж хагаад энд нь оруулах, энд нь оруулах, энд нь оруулах, энд нь оруулах гэд нийт 4 боломж байгаа маань. Хоёр шиг нэгээ хамтд нь хийх гэрээ тэ. За дахиад нэмээд болохоор тус нь хийх юм бол яах юм бэ? 2 1 2 1 2 1 2. За эхний нэгийг нь ийшээ хийчих, нөгөө нэгийг ийшээ хийчих болж чинь эсвэл ийшээ хийж болно, эсвэл ийшээ хийж болно өстэй. Тэгэхээр 1 2 1 2 1 1 2 эсвэл 1 2 1 2 1 2 гэснээр 1 гэдэг. Нийт 3 янзын боломж байна тий. Хамгийн урт талд нь нэгийг нь тоол авчаар нөгөө нэгийг болохоор хамт нь хийх гэдгээ бид нар тооцсон шүү дээ. Тэгэхээр энийг болохоор одоо энийг тоолохгүйгээр 2 дахь руу хийж болж байна, 3 дахь руу хийж болж байна, 4 дахь руу хийж болж байна гэхээр ингээд ийм 3 боломж байгаа юм байна. За эхний нэгийг болохоор хамгийн урд хийхгүйгээр 2 дахь дээр хийчихээ л та. Тэгвэл одоо ийм юм дээр тий. 2 1 1 2 1 2 гэсэн. За нэгийг нь ийшээ хийчих. Тэгэх юм бол нөгөө нэгийг нь ийшээ хийе гэдэг чинь энд нөгөө тооцсон боломж байгаа шүү дээ. Тэгэхээр хамгийн урдлыг нь бол болоод яг хоо 2 дахь руугаа их үү? 2 дахь руугаа хийгээд чинь нөгөө 2 шиг нэгийг хоёулынгийн хамт нь хийчлээ гэдэг боломж чинь бас тоолцсон байгаа шүү дээ. Тэгэхээр ийшээ бас орох нэг бол байхгүй маань. Ерөөсөө ийшээ нэг оруулж болж байна тий. Аль эсвэл энэний ард дахиад нэг оруулж болох уу? Энд нэг оруулж болно тийм үү? Ерөөсөө ийшээ орох боломж гэж хоёр боломж байгаа юм шүү. Тэгээд нөгөөдхийн нь болохоор урталт нь хийхээр урталт нь хийж тооцсон яг энэ боломж гарч ирэх гээд ингээд хоёр дахь нь хийхээр давхар хамт нь хийх боломж чинь бас тооцсон гээд ерөөсөө энэ ч байхгүй гэж аадвал яах юм? 3 дахь нь хийж болж, 4 дахь нь хийж болж ингээд хоёр янзын боломж байна. Дахиад одоо би нөгөө нэгийг хамгийн урд нь хийсэн, 2 дахь нь хийсэн, одоо 3 дахь нь хийсэн нэг боломж байгаа тийм үү? Тэгэхээр 1 1 2 гэж хагаад. За одоо энэ дээр дахиад нэг энэ тоо хий гэхээр яах юм? Хамгийн урд нь хий чинь тооцсон, 2 дахь нь хий чинь тооцсон, 3 дахь нь хамт орох чинь тооцсон, 4 дахь нь л орж болно шүү дээ. Тэгэхээр ийм боломж байгаа юм шүү тийм. Энэ зүгээр бичиж байгаа л харчлаа цөөх хий дэмжин гэж байгаа тийм үү? Тэгэхээр энэ дээр 1 байна, 2 байна, 3 байна гэд. Энд дээр нэг хамтаа их юм маань 4 байна тийм үү? Тэгэхээр 1 дээр 2-ыг нэмээд 3-ыг нэмээд 4-ыг нэмчихээрээ ингээд 3 6 10 юм байна тийм үү? Нийт 10 янзын боломж байгаа. Тэгвэл энэ дээр болохоор тэ 2 гიშгэхээ 3 удаа хийхүүллээс маань энэ дээр бол ер нь 10 янзын боломж байгаа юм байна. Уул нь бид нар бодохоор болохоор юу гадаг лээ? C 7-оос 3 гэж гадлаа. 7-оос 3 гэж бодохоор 7-ын материал авах нь 3-ын материал 4-ийн материал гэж тавиад 7 5 ингээд 35 гараадсан шүү дээ. 35-аас болохоор гэхдээ нөгөө цууж гიშгэхгүй тийм үү? 2 2 гэчээд 1 2 2 гэж явахгүй гэсэн. Цууж гიშгэхгүй гэсэн боломжуудыг нь болохоор янз бүрээр хасах уу гэжсэн зүгээр бичээд үзчихье гэж хагаад нийт бол 10 боломжтой болох юм байна. Эндээс бол 25-ыг хасч таарах байсан юм шүү дээ. Цууж гიშгсэн 25 янзын зам байсан байх нь шүү дээ. За одоо тэгээд яах юм? 9 байгаа. Тэгэхээр энэ дээр нөгөө 21 ч юм байгаа хасцсан байгаа. Тэгээ 10 байгаа. Ингээд нэмэхээрээ 9 дээр 21 нэмээд 10 нэмээд ингээд 30. Ингээд 10 нэмээд 40. Тэрс 40 янзын боломжтой байна. Гэт энэ дээр x y-ийн оронд 40 тавьчих тээ. За ийм боломж тоолдог бодлого байлаа. Нэвлэн байлаа. Баярлалаа. Дараа дахин уулзъя.